2019 оны 11 сар. За 10 сарын 23-наас нар маань хилэнцгийн орд руу шилжилт хийнэ. За 23-наас ахуулаад 11 сарын 22-ын хүртэл хилэнцгийн сар явагддаг. За энэ үеэр хоёр том үйл явдал болохын нэг нь бол буд гариг маань хилэнцгийн ордонд 10 сарын 20-д гаргаад ухраад эхлэх юм байна. За тэгээд 11 сарын бараг дунд үе хүртэл 20-д хүртэл энэхүү байдал маань үргэлжлэнэ. За тэгэхээр санхүүтэй холбоотой санхүүгээс гадна илүү их одоо үр зээлтэй холбоотой банктай холбоотой зарим нэг бичиг цаасны асуудлууд маань хөндөгдөх нэ. За энэ үеэр болж игэл та бичиг цаасны асуудлаа маш сайн зэгцэлж авах хэрэгтэй. За ухрах хөдөлгөөн хийгээд ирэхлээр л одоо асуудлууд үүсээд байдаг гэдэг нь яг үнэндээ бол асуудлаа эргэж харахыг танд бол зөвлөсөн гайхалтай боломжтой сар байдаг учраас хэрвээ та банкнд зээлтэй үр ширтэй одоо байгаа бол энэхүү байдлаа эргэж авч зэгцэлж бичиг цаасаа дүгнж үр ширээ нэгтэлж харснаар таны хувьд одоо илүү их банктай хийсэн гэрээгээ илүү их олж харах мэдэх бас ямар зүйлээр анхаарлаа илүү хандуулах нь вэ гэдгийг мэдэж авсан гайхалтай одоо үйл явдлуудыг яг үнэндээ бол татах болно. За магадгүй гэхдээ зарим талаараа энэ маань бас бусд хүмүүс тантай яг хин чиний дайсан хин яг чиний найз вэ гэдэг дээр харах бас сар мөн. Яг бол зарим нэг атаархагч нар энэ үеэр одоо мэдрэгдэх болно, баригдах болно гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ маань одоо бидний хамгийн нууцлаг орд буюу хилэнцгийн ордонд ихэнх үйл явдал маань болох учраас энэ үеэр одоо хэрвээ буд ухарсан байгаа бол одоо бусдтай холбоотой хэл яриа таны ардуур урдуур ярьж исэн ямарваа нэг зүйлсүүдийг та мэдэх боломж одоо өгж байгаа учраас хилэнц маань мэдээж нууцыг задалдаг буд тэмцээ очиж ухрах хийж байгаа учраас энэ нууц бол үнэхээр задрах нь бол ойлгомжтой. За нөгөө талаараа далайн маа маань 6 сарын дундуураас ахуулаад ухрах хөдөлгөөн хийсэн байсан. За далайн маа маань бидний амьдралд юуг илэрхийлдэг вэ гэхээр далайн маа маань бидний сүнслэг төвшин, даал тухамсар, итгэл үнэмшил, шашин шүтлгийг хариуцдаг том гадна талын гариг байгаа. За энэ гариг маань ухрах хөдөлгөөн 6 сард хийсэн. За гадна талын гариг маань ухрах хөдөлгөөн хийгээд 4-5 сараар ухардаг гэсэн үг. Ухардаг гэдэг маань одоо дэлхийдээ ойртож зогсон байдалд орсон юм шиг ийм нөлөөллүүдийг үзүүлдэг учраас энэ үеэр бид нар эргээ шашин шүтлэг итгэл үнэмшилтэд илүү анхаарсан. Одоо тэднийг ойлгох гэж хичээсэн ер нь шашин шүтлэг хүнд байхаар хүн ямар байх ёстой, хүн шашин шүтлэгтэй байх ёстой мó байх ёсгүй мó гэдэг дээр олон зүйлсүүд дээр бидний бодол санаа даал тухамсар маань явагдсан. За тэгэхээр энэ маань шийдэгдэж 11 сарын сүүлээр урагшлах хөдөлгөөнд орно. Тэгэхээр энэ үеэр танд итгэл үнэмшилт чинь яг юу тохиолдсон бэ? Юуг та илүү ойлгож авч чадсан бэ? За энэ үе маань урагшлах хөдөлгөөнд ирэхээр илүү жигдэрч бодит байдал чинь одоо бодиттой болж үнэмшилтэй болж ирнэ гэсэн. Нөгөө талаараа хэрвээ та далайн банкийн нөлөөнд одоо маш их төрсөн чартанд чинь байрладаг бол маш их мөрөөдөлтгий болоод хит хөөсөрч одоо бодит байдлыг харахгүй нэлээд явах боломжтой энэ үеэр. Тийм болохоор энэ боломж маань одоо энэ байдал маань зарим хүмүүсийг маш юм урдах зүйлээ харахгүйгээр юм хит нэг юмд хөөсөрч мөрөөдөлтгий итгэмтгий болгоод тэг бодит байдлаас тасалж орхидог гариг учраас хэрвээ одоо энэ байдал маань нэлээд хүчтэй байсан бол та одоо загсны ордонд далайн ван маань урагшлах хөдөлгөөн хийхэд энэ олон байдлаа анзаарч мэдэж ойлгох үе. Далайн вангийн энерги бол одоо маш одоо хилж ярихад бүр ойлгоход ч аягүй хэцүү тийм гариг байдаг учраас энэхүү байдлын нөлөөнд байгаа хүмүүс маань үнэхээр одоо зарим үед хэцүү байдаг. Тэгэхээр энэ байдал маань эргээд одоо урагшлах хөдөлгөөнөөр болох учраас маш их боломжийг одоо бас харах боломжтой. За өнгөрсөн сард хоньны ордонд маань бүтэн сар болсон шүү дээ. За тэр үеэр маш олон зүйлийг бодтойгоор харсан баг гэж бодож байна. За тэгээд далайн ван маань энэ сард одоо 11 сарын сүүлээр урагшлах хөдөлгөөн хийх маань маш одоо биднэрт зөв зүйлсүүдийг ухааруулах сар. Тийм болохоор одоо өнгөрсөн 6 сараас хойш ер нь энэ одоо жилд далайн ван маань бархас байдтай маш их юм аспектууд үүсгэсэн болохоор бид нар бол одоо зөндөө олон зүйлийг харахгүй нэлээд юм мөрөөдөлтөд умбсан тэгээ бодит байдлаас тасарсан байсан. Тэгэхээр энэ үе маань одоо ингээд урагшлах хөдөлгөөнөөр одоо дуусж байгаа учраас олон зүйл одоо бусдад ойлгомжтой болох боломжтой сар гэж 11 сарыг бол харж байна. За тэгээд ордуудаас ахуулаад ярив. Хоньны ордныхан маань энэ сард за ядаа ялангуяа хоньны ордныхан маань энэ сард өнгөрсөн сарын турш таны эхнэр нөхөртэй холбоотой гайхалтай зүйлсүүд одоо та мэдэж авсан. За эхнэр нөхөр
ч холбоотой асуудлуудыг та мэдэрсэн, эхнэр нөхөртэй нь бас боломжтой, амжилттай ажилласан, бас албан тушаалд дэвшсэн гэх юм уу. Ямар ч байсан таны эхнэр нөхөртэй холбоотой ямар нэг асуудал маань маш эерэг шийдэгдсэн байх гэж харж байна. За энэ сард бол таны хувьд гол анхаарал одоо нар хилэнцэн орд руу жилүүрээс гараад 10 сарын 23-наас шилжээд тэнцээ ингээд бүтэн сарын турш 11 сарын 22-ны хүртэл байх учраас таны ихэнх анхаарал гол анхаарал маань таны далд одоо нууцыг хариуцдаг нууц зүйлсийг хариуцдаг гэртчин болох учраас та магадгүй бусдтай муудалцах гэхээсээ илүү та бусдын одоо танаас нуусан олон зүйлүүдийг мэдэж аавна гэсэн үг. Та ямар нэгэн байдлаар энийг мэднэ. Хин нэгэн танд ирээд хэлэх үү, эсвэл тэр хүн тухайн өөрийнхөө сул талыг танд харуулах уу гэдэг байдлаар одоо ямар нэгэн байдлаар таны хувьд мдээгүй удаан явсан зүйлсийг мэдэх болно. За энэ маань юу ч байж болно. Эргээд одоо нууцыг мэдснээр танд эерэг өгөөж өгөх учраас энэнийг одоо нэг тийм муугаар бодох хэрэггүй. За дээрэс нь хоньны ордныхан маань, ялангуяа хоньны ордны мандалттай хүмүүс маань банктай холбоотой, санхүүтэй холбоотой асуудлууд үүсэх боломжтой. Хэрвээ та одоо өөрийн хувийн компани одоо нээсэн ажилуулдаг бол эсвэл шинэ компани гээд үйл явдал одоо ажиллуулах гэхээр одоо банкнаас зээл авах боломжтой болох боломжтой. Гэхдээ та сарын эхээр одоо бичиг баримтаа хөөцөлдөх юм бол маш их бичиг баримт хөөцөлдөж ингэ цоглуулж дахин банк руу очих одоо боломжтой учраас бод гариг маань ухарчаар хэл яриа тэр бичиг цаасны асуудлуудыг хөндөх учраас та болжгүй сар одоо нэлээд гараад 11 сарын 20-д гаргаад энэхүү үйл явдлаа хийвэл илүү дээр одоо та хэрвээ мөнгө санхүү шинээр одоо зээлэх гэж байгаа бол энэ үеэр бол одоо дэмий байх гэж зөвлөж байна. Хэрвээ та хуучин үр зээлтэй байсан бол энэ үр зээлтэй асуудал маань хөндөгдөж ирнэ. За энэ асуудлуудыг та хөндөгдөж ирэх учраас зээл авах, зээл өгөх, за зээлээ илүү хэрэгжүүлж төлөхтөр асуудлууд үүсэх. За хэрвээ асуудал үүсэж байгаа бол энэ гарцыг олж авах гэх мэтчлэн энэ банктай холбоотой маш их зүйлсүүд болох нэ. За тэгэхээр таны хувьд гэрээ контрактаа эргэж харах, үр шир зээлээ төлөх талуудаа илүү их ойлгох боломжтой. За нөгөө талаар та энэ сард сэтгэл зүйд чинь үүссэн ямарваа нэг хяналтаас гарсан ямар нэг үйл явдлууд хэрвээ танд одоо анхааралд чинь одоо гарч байгаа бол та магадгүй одоо хэрвээ та одоо жишээлбэл одоо сэтгэл зүйд чинь ямарваа нэг зүйл одоо шийдэж чадахгүй сэтгэлийн гүнд хадгалж ирсэн хүүхэд байхаас авсан одоо зүйлсүүд гэж байдаг шүү дээ. Одоо хүүхэд байхдаа бид нэр сэтгэл зүйн одоо ямарч бэлтгэлгүйгээр одоо авсан ямар нэг хүчирхийлэл, ямар нэг сэтгэл зүйн дарамт гэх мэтчлэн зүйлүүд одоо хэрвээ таны амьдралд одоо үлдчихсэн бол энэ зүйлээ эргүүлэн бодож сэтгэл зүйн байдлаа хянаж сэтгэл судлаач дээр очих. За итгэл үнэмшилтэй хүмүүс маань тэр бөө дээр очих юм уу? Ямар нэгэн байдлаар эдгэж, илаарших боломжийг энэ сар өгж байгаа учраас хоньны ордныхан маань энэ үеэр илүү энэ зүйлсүүд рүү анхаарлаа хандуулах хэрэгтэй. За зарим нэг хоньнууд маань ялангуяа хоньны ордны мандалттай хүмүүс маань маш их одоо энэ метафизик сонирхох, энэ үеэр уншиж судлах олон одоо гэмт хэрэгтэй эсвэл одоо нууцтай холбоотой мэдээллүүдийг унших судлах, детектив кино үзэх гэх мэтчлэн зүйлсүүд илүү их энэ сард таны анхаарлыг одоо татах нь байна. За далайн маам таны далд ухамсарын одоо байршилд ухрах хөдөлгөөн хийж байгаад урагшлах хөдөлгөөн хийж байгаа учраас энэ үеэр таны далд ухамсартай холбоотой өөрийнхөө одоо далд ухамсарт ер нь ямарваа их өөрчлөлтийг хийж хүн болоод өөрчлөлтөнд орж болох эргээд далд ухамсар маань биднэрт ямархуу амьдралын хэвшил хэмнэлийг татдаг бай тухай зөндөө олон мэдээллүүдийг таавч чадсан байх. За тэгээд урагшлах хөдөлгөөн хийгээд ирэхээр энэхүү байдлын маань үр шимээ өгж ирэх боломжтой сайхан сар байх боломжтой байна. Үхрийн орд. За үхрийн ордныхан маань энэ сард за таны өнгөрсөн сарын турш гол анхаарал бол одоо өдөр тутмын ажил амьдралтай холбоотой сар байсан. За та эрүүл мэндэд маш их анхаарч өнгөрсөн сарыг бол үдсэн бах. Эрүүл мэндтэй холбоотой зөндөө олон мэдээллүүдийг цуглуулж авсан бах. За өөрөө ч гэсэн эрүүл мэндэд анхаарч жим байрах, хасах зэрэг үйл явдлуудыг хийж чадсан бах. За энэ сард таны хувьд бүх зүйл бусдтай харилцаанд чинь одоо анхаарал ирж байна. Та болж игэл бусдтай яаж харилцах вэ? За харилцаа холбоонд юу анхаарах вэ? Яагад бол буд гариг маань тэнцээ хорх хөдөлгөөн их учраас бусдтай муудалцах эсвэл бусдтай ярилцж исэн гэрээ контрактаа эргэж харах. За компани үүсгэсэн үхрийн ордныхан маань
гэрээ контрактанд эргэж харж дүн шинжилгээ тавихгүй бол асуудлууд үүсч эхлэх болно. За partnership хийдэг, бусдтай харилцдаг, ажил хийдэг, одоо хамтрагчтайгаа илүү их үзэл бодлоо солилцож харилцаа холбоон дээр анхаарах, бас дээрс нь компанийнхаа бичиг шашиг дээр илүү анхаарах боломжтой сар байх болно. За магадгүй хамтрагчтай ч холбоотой нууц задрах, эсвэл одоо хамтрагч чинь энэ үеэр одоо жишээлбэл өөрийнхөө тухай одоо таны мэдгүй зүйлсүүдийг хэлэх, ярих гэх мэтчлэн олон юм сонирхолтой зүйл бод гараг ухрах хөдөлгөөн хэлэнцэд ихээр гарч ирдэг байх боломжтой. За магадгүй энэ үеэр бас хин нэгэн өнгөрснөөс гарч ирэх бүрэн боломжтой таны хувьд. За тэгээд ерөнхийдөө бол ангараг гараг маань сарын дундуураас одоо хэлэнцгийн ордон руу маань одоо нэмэгдэж ирнэ. Сарын сүүлээр бид бүгдэд одоо өөрчлөлтийг шаардсан сар байх болно. За магадгүй та хэрвээ одоо хин нэгэнтэй одоо байнгын харилцаа гэж ярихгүй салж нийлсэн харилцаанд ингээ ороод яваад идэг байсан бол нэг салаал нэг нийлэл ингээ докторгүй харилцаа үүсдэг бол энэ харилцаагаа нэг тийш шийдэх боломжийг ангараг гараг танд өгч байна. За ангараг бол бүх юмыг одоо тасдах, явуулах, хяргах, юу гэдэг зүсгэх гэсэн бүх одоо үйлдэлүүдийг хийдэг төрлийн одоо гараг учраас магадгүй та салж чадахгүй хин нэгнээс холдож чадахгүй байсан тийм яг харилцаа холбоо чинь яах гэдэг нь мэддэхгүй хин нэгнтэй байсан бол нэг тийш шийдэгдэх сар за энэ сар байх боломжтой байна. Хэлэнцгийн сар маань. За 11 сар дөнгөж гаргаад л одоо энэ хэлэнцгийн ордноос маань нумруу маань буд гараг, сугар гараг маань явчих учраас сугар гараг маань очисон газар болгоно гайхалтай үр дүн өгдөг. Би одоо урдныхаа манай сугар гарагийн тухай мэдээлэл хэрвээ та мэдгүй бол сонсоорой. За сугар гараг маань таны хувьд энэ сард хэрвээ та эхнэр нөхөртөөгөө ив найртай сайхан амьдардаг, эсвэл найз залуутайгаа найз охинтойгоо сайхан ив төмжөнтэй амьдардаг бол энэ үеэр та илүү их одоо харилцаа холбооч нь илүү гүнзгийрч тотгошоо орж магадгүй та хоёр бие биентэйгээ хуваалцах, орон байраа хуваалцах, өөрийнхөө одоо байгаа санхүүгээ хуваалцаж эхлэх нэг гэрт орох тотносох сар бол энэ сар байх бүрэн боломжтой байна өхрүүд маань. Тийм болохоор өхрийн ордныхан маань энэ сард одоо илүү их одоо энэ зүйлсүүд рүү анхаарах. За бус өөр хүн одоо ганц биеуд маань за хин нэгэнтэй уулзах бас боломжтой сар. Ягаад гэвэл нар сугар буд гараг маань сарын ихээр ялангуяа байршиж байгаа үед хин нэгэн гарч ирэх бүрэн боломжтой. Гэхдээ тухайн хүнийг та маш сайн судалж мэдчихэж харилцаа холбоонд орох хэрэгтэй шүү. Яг бол буд гараг хурчих үед ямарваа нэг зүйлс одоо гинт эхлүүлэхэд бас жоохон таагүй байдаг учраас илүү их тухайн хүнийг хэрвээ та тантай одоо учирсан хүн гарч ирэх юм бол энэ хүнийг илүү их сонжиж зүгээр одоо танилцж найз нөхдөд болох боломжийг бол бүрдүүлэх бүрэн боломжтой. За мэдээ сарын сүүлээр бол илүү харилцаа холбоо бас нэг тийш шийдэгдэх илүү татансах боломж бас боломжтой. Учираас сарын ихээр түрхэн хүлээх хэрэгтэй. За ер нь бол далайн ван маань ухрах хөдөлгөөн хийж байгаа урагшлах хөдөлгөөн хийсэн учраас найз нөхдийн хүрээнд тантай үл ойлголцсон, тантай харьцаа байсан хүмүүс маань иргэн гарч ирэх боломжтой байна. За хэрвээ та найз нөхдүүдээ ерөнхийдөө бол одоо хэн таны найз вэ, хэн таны найз биш үү гэдгийг илүү бодож исэн бол за энэ үеэр та шийдэл төрнө. За аль хүмүүс илүү танд яг найз нөхөр болж, аль хүмүүс тантай ер нь бол одоо найз биш гэх юм уу, таныг одоо ар авдаргаар чинь асуудал зохицуулж байсан бэ гэдгийг мэдэх боломжтой сар учраас энэ дээр дүн шинжилгээгээ хийж найз нөхдөд илүү зөв сонгох чинь туслах сар байх болно. Эхрийн орд. За эхрийн орд маань энэ сард эхрийн ордныхны маань хувьд ажил мэргэжлийг анхаарсан. За өнгөрсөн сарын турш та үр хөвгтэй холбоотой юм уу, романтик харилцаан дээр маш идэвхтэй байсан бол энэ сард өдөр тутмын ажил амьдрал, эрүүл мэндэд анхаарах сар танд байх боломжтой байна. За эрүүл мэндэд анхаарч дасгал сургалт хийх боломжийг 10 сарын 28-нд одоо шинэ сар тэмцээг гарснаар та илүү их одоо мэдрэх болно. За шинэ сар маань эрүүл мэндийн чин гэрт шинээр үүсснээр та одоо шинэлэг зүйлсүүдийг одоо мэдэрч хийж эхлэх үе. Тэгэхээр та шинэ дайет хийх, за хоол хүнсэндээ анхаарах,
хурдан турах, хурдан одоо гуайлыг болгосон. Эрчүүд маань болохоор илүү одоо юу гэдэг юм аа булчин шүрмстэй болох. За аль хэсэгт тань илүү их эрүүл мэндэд ч анхаарах хэсгүүд байна. Ходоод гидс юм уу, булчин шүрмс юм уу? Даайлангуй ходоод гидстэй холбоотой ямарваа нэг одоо хоол унд боловсруулах одоо үйл ажиллагаанд анхаарах гэж байгаа бол 10 сарын 28, 29 гэх 2 өдөр бол маш гайхалтай. Энэ үеэртээ шинэ дайет хийж чадвал сарын дундуур гэхэд та аль хэдийн үр дүнгээ өгөөд эхэлчихсэн одоо гайхалтай хөнгөн шингэн болчихсон байх болно. За сарын 11 сарын эхээр ангараг гариг маань таны эрүүл мэндийн одоо байршил руу шилжилт хийгээд ирэхлээр та илүү эрчимжиж тасгал сургуульд хийх хүсэлтээ автах. За нөгөө талаараа олон ажлыг хойшин тавиад эхрүүд маань хийж чадахгүй тойроо яваадсан бол энэ сард одоо маш их хүч чадлыг ангараг өгж байна. Тийм болохоор та энэ үеэр тойроод яваадсан ажлуудаа гардаж аваад хийх хэрэгтэй. Тэгэх юм бол таны хувьд маш их боломжуудыг өгнө. За мэдээж хилэнцгийн ордонд маань бод ухарж байгаа болохоор та яг гэрээ одоо тэр хоошин тавьсан ажлуудаа эргэж хянах дайлангуяа үг үсгийн алдаанууд одоо тэр ажил мэргэжил дээр чинь та бичиг цаасан дээрээ маш их алдаа биччихсэн анзаараг өнгөрчихсөн байвал эднэрийгээ эргэж шинжилэн харах тэр үг үсгийн алдаануудаа засах мэтчлэн деталуудад маш их анхаарсан сар байх учраас энэ олон зүйлүүдийг хийх хүчийг ангараг танд өгнө. За шинэ сар тэнцээ гарснаар бас энэ олон зүйлсүүдийг деталуудыг олж харахад та нөлөөлж ийн гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө бол энэ сарын турш таны хувьд бусдтай харилцаа бол маш таатай байна. Хэрвээ ганц бие бол хэн нэгэн хүнтэй уулзах бүрэн боломжтой. Дайлангуяа эмэгтэй эхрүүд. Ганц бие эрчүүд маань ерөнхийдөө бас хэн нэгэнтэй уулзраад бас танилцах. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй эхрүүд маань одоо ганц биеуд маань хэн нэгэн гайхалтай хүнтэй харьцах бүрэн боломжтой. За эмэгтэй эхрийн ордныхан маань бас маш их бусдтай эерэг харилцаа үүсгэн. За маш олон шинэлэг хүмүүстэй танилцж найзууд болох бүрэн боломжтой сар байна. За тэгээд бүтэн сар ерөнхийдөө бол тантай холбоотой далд ухамсартай ч холбоотой бас зүйлсүүдийг танд мэдээлэл болгож ирүүлэх, далд ухамсараа чинь дамжуулж тэнд одоо болохгүй байгаа зүйлсүүд ямарваа нэг далд ухамсартай холбоотой бодол санаагаа зэгслэх олон зүйлсүүдийг маань танд одоо загсны ордонд далаава маань одоо ухарж байгаа урагшлах хөдөлгөөн хийхлээр мэдрүүлэх ба тантай одоо холбоотой гинтийн үйл явдлууд одоо далд ухамсартай ч холбоотой зүйлсүүд одоо болж исэн учраас бүтэн сар тэнд гарахад та яг ямар зүйл далд ухамсар чинь нөлөөлж таныг маш их өөрчлөлтөнд дотоод цэцлэгээс ороход чинь нөлөөлж байгаа вэ? Маш их ийм сүнслэг ийм шашинлаг зүйлс рүү яагаад анхаарал чинь байна яваад байгаа вэ гэдэг зэрэг дээр гол анхаарал чинь ирсэн байгаа тул бүтэн сар тэнд одоо яг юу тийм болгож байгааг тэнд мэдрүүлэх боломжтой сар байх болно. За тэгээд албан тушаалтай дарга цэрэгтэйгээ үл ойлголцол үүсэж хэдэн сарыг авсан эхрүүд маань энэ сард дайлангуяа сарын сүүлээр одоо дарга цэрэгтэйгээ үл ойлголцол маань нэг тийшээ шийдэгдэж зөв үл ойлголцолд хүрж буруу ойлголцолд үржүүлсэн тэр алдаа мадгаа олж харилцаатай нь одоо эерэг болох боломжтой байна. За тэгээ нөгөө талаас эхрүүд маань бас карьер дээрээ маш их хүч гаргаж өөрчлөлт хийх гэж одоо мэрийжсэн бол энэ боломжтой одоо энэ зүйлсүүд маань эргээд танд далаава маань урагшлах хөдөлгөөн өгөхөд одоо маш олон зүйлийг ойлгож мэдхэд тусалсан гайхалтай сар байх боломжтой байна. За мэлхийн орд. За мэлхийн ордныхан маань энэ сард таны одоо өнгөрсөн сар бол одоо гол анхаарал гэр бүлийн харилцаа, гэр бүл орон байр, хаана амьдрах уу, хаана шийдэгдэх үү. За эмэгтэй мэлхийн ордны мандалттай бүсгүйчүүд маань одоо аавтай холбоотой асуудлууд үүсэх. За аавтайгаа холбоотой маш их асуудлууд одоо бол гарч ирж ирсэн бол энэ сард үр хүүхдүүдтэйгээ илүү харилцаа холбоотой таатай болж эхлэх нь байна. За тэгээд ерөнхийдөө бол таны хувьд гол анхаарал үр хүүхдүүдтэй холбоотой асуудлуудад гарч ирнэ. За үр хүүхдүүдтэйгээ маш их цагийг зөвхөн өнгөрөөх, үр хүүхдүүдтэйгээ цагийг зөвхөн өнгөрөөж үр хүүхдийнхээ сургалтанд анхаарах. За ганц бие мэлхийн ордны мандалттай хүмүүс маань энэ сард ерөнхийдөө бол харилцаа холбоонд маш их анхаарах. За мэдээж гэрлээгүй боловч зүгээр дейтинг хийж байгаа, зүгээр уулзж байгаа залуу юм уу бүсгүйтэйгээ
харилцаа холбоон дээр илүү анхаарч одоо ярилцах дараагийн шатнд бид хоёр орох уу орохгүй юу ер нь бидний харилцаа холбоо энэ чигээр явах уу явахгүй юу гэдэг дээр маш их одоо маргаан үүсэх эсвэл үл ойлголцол үүсэх хандлагатай байгаа учраас 10 сарын 20-оос 11 сарын одоо 10-д 20 хүртэл та болж игэл одоо маргаанаас зайлсхийх хэрэгтэй байна. За тэгээд зайлс хийж чадахгүй байлаа гэд одоо энэ харилцаа холбоо нэгэн тал хүндэгдэх учраас бод гараг маань тийч ухарж байгаа болохоор үр хүүхдүүдтэй холбоотой асуудлууд үүсэх, сургалттай холбоотой, үр хүүхдийн чинь сургуультай холбоотой, санхүүтэй холбоотой зүйлсүүд маань үүсвэл за энэ маань эргээд танд эерэг үйлдэл ер нь өгнө гэсэн бод гараг маань ухрах хөдөлгөөн хийхээр харилцаа холбоон дээр ч байна уу, санхүү дээр ч байна уу, ухрах хөдөлгөөн хийж байгаа маань эргээд дүн шинжилгээ хийж эргээд энэ маань биднийг илүү тотон болгож илүү ойлголцол хүргэдэг учраас мэдээж нөгөө нэг муудалцжиж одоо биеиндээ хэрэггүй байгаа хэрэгтэй байгаа зүйлсээ мэдэж авдагтай адилхан бод гараг маань таны романтик харилцааны гэрт бас иймэрхүү байдал үүсэж байгаа учраас хосуудын маань хооронд асуудал үүсэх бүрэн боломжтой. За тэгээд ерөнхийдөө бол сугар гараг маань таны одоо өдөр тутмын эрүүл мэндийн байдалтай чинь гайхалтай үр дүнг өгөх учраас эрүүл мэнд бол энэ сард бол айх юмгүй сайхан байх болно. Мөлхийн ордныхан маань эрүүл мэндэд маань сайхан байна. Гинтийн муухай зүйлс одоо асуудлууд бол гарч ирэхгүй таатай сар байх болно. Ажил төрлийнхэн болон ажлынхаа хамтран ажилладаг хүмүүстэйгээ бол маш таатай харилцааг та энэ сард үүсгэх болно. Олон хүмүүстэй та таатай харилцаа үүсгэж ажлынхантайгаа цагийг илүү дотно сайхан өнгөрүүлэх боломжтой байна. За хэрвээ энэ сард та гоё амттан мэдмээр байгаадаа бол маш их амттанд дурлах сар байна. Болж өгвөл одоо амтнаа хорихыг хичээгээрээ. За одоо сугар гараг маань одоо очисон газар болгондоо одоо амттай зүйл мэдрүүлдэг учраас магадгүй маш их амттай зүйл идэх хүсэлт автах боломжтой. За сарын сүүлээр харилцаа холбоо маань маш сайхан таатай болох учраас хин нэгэнтэй уулзраа гэж бодож байгаа зарим нэг мэлхийн ганц бие мэлхийнүүд маань дайлангуяа одоо бүсгүйчүүд маань хин нэгэнтэй уулзах бас боломжтой сар байна шүү. За шинэ сар маань ерөнхийдөө таны харилцаа одоо тэр үр хүүхдтэй холбоотой гэрт чинь гарч байгаа учраас үр хүүхдтэй холбоотой ямар асуудлууд байна. Ер нь таны одоо аз жаргал яг юун дээр тогтдгийг гэдэг дээр илүү их анхаарал чинь хандаж ирэх сар байна. За бүтэн сар таны сарын дундуур таны найз нөхдөдтэйгөө харилцдаг гэрт чинь гарч байгаа учраас та энэ үеэр магадгүй та одоо найз нөхдөдтэйгөө холбоотой зүйлсүүд юу дутагдчихсэн хинчээ бас найз нөхөд ямархуу найз нөхөд маань одоо байна таны хэрэгцээ найз нөхдөд чинь илүү одоо гарах найз нөхдөд чинь таныг илүү өгүүлэх танаар илүү дутах одоо боломжтой учраас та энэ үеэр илүү найз нөхдөдтэй анхаарлаа хандуулж цагийг одоо бусдтай найз нөхдөдтэйгээ сайхан өнгөрүүлэх хэрэгтэй. Олон нийтийг хамарсан үйл явдлуудыг хий. Олон хүмүүсийг хамарсан зүйлс сэдэн олъё хэрэгээ bijүүлээ гэж бодвол за энэ бүтэн сар өхрийн ордонд гарч байгаа учраас энэ зүйлээр бас анхаарах бүрэн боломжийг өгч байна. За Арслангийн орд. Арслангийн ордныхан маань за өнгөрсөн сарын турш таны одоо хувийн бизнес, бодол сэтгэхүйн байдал, магадгүй одоо юу гэдгийг тантай холбоотой олон үйл явдлууд. Та магадгүй өнгөрсөн сард маш олон зүйлийг төлөвлөж, бодож сэтгэж, за тэгээд bijүүлж, хэрэгжүүлж ирсэн сар байх. За хувийн бизнес чинь маш сайн одоо хөгжсөн, эсвэл хувийн бизнестэй та юу хийх боломжтой гэж анзаарсан сар байх болно. За тэгээд маш завгүй байсан баах арслангууд маань өнгөрсөн сар за ойрын аялалд гарсан хүмүүс маань ойрын аялалдаа бас маш идэвхтэй цагийг маш одоо ийш тийшээ аялсан ойрхон ийм жижигхэн локейшнуудаар орж гарсан иймэрхүү зүйлсүүдийг хийсэн сар байсан ба. Энэ сар бол таны одоо гэр бүл ээжтэйгээ холбоотой юм уу асуудлууд хөндөгдөх болох нэ. За тэгэхээр мэдээж амьдарч байгаа байр одоо гэр орон зэрэг дээр илүү их анхаарал чинь хандагдаж байна. За ялангуяа гэр оронтой холбоотой асуудал үүсэх нь байна. За орон байрны асуудлууд дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Яг бол бод ухарж байгаа учраас тэнд одоо ямар асуудлууд үүсэж байна. Тэр одоо байрны төлбөр ялбар чинь гарч ийн үү? Хэрвээ та өршөртэй бол одоо өршөрөө төлж чадж ийн үү? Ямархуу хэмжээний өршөр тавьж та одоо байр орон сууцаа худалдаж авсан бэ? Энэ зэрэг дээр чи одоо өршөрөө төлөх боломжтой байна уу, боломжгүй байна уу гэсэн одоо ийм баахан асуудлууд үүсэх боломжтой учраас
хэрвээ та өөр ширтэй бол энэ асуудлаа шийдэн. За өөр шир байхгүй ээ. За ер нь өөрийнхөө орон байранд амьдардаг өөр ширгүй хүмүүс маань орон гэрт хэрэгцээтэй одоо цахилгаан бараануудыг авах, эсвэл цахилгаан бараанууд чи эвдрэх, хэмхрэх янз бүрийн үйл явдлууд болж иж магадгүй. Тийм болохоор энэ байдлуудад анхаарлаа хандуулаарай. За тэгээд ангараг сарын ихээр хүрээд ирэхлээр та гэртээ засвар хийх бүрэн боломжтой учраас гэртээ засвар хийх, гэр орноо нүүх, суух, эсвэл шинжлэх бүх үйл явдлуудыг бол энэ сард хийх боломжтой. Гэхдээ энэтэй холбоотой бодох ухарснаар үүсэж байгаа учраас магадгүй та гэртээ маргалдах асуудлууд үүсэх зэрэг янз бүрийн одоо сөрөг үйл явдлууд гарвал энийгээ та шийдэх боломжийг ангараг гараг маань өгч байна. За тийм болохоор та болж өгвөл одоо эерэг твшин шийдхийг хичээгээрэй. За тэгээд гол анхаарал энэ сарын ихээр ганц бие арслангууд маань романтик харилцаар илүү их одоо анхаарал нь явж байна. За хин нэгэнтэй уулзах боломжтой байна. Гэхдээ энэ маань төр зурих байх боломжтой. Тэгвэл одоогоор ямар ч тийм гариг хэрсийн нөлөө бол одоо шууд таны ажилдаа болно гэж бол хэлэхгүй. Гэхдээ мэдээж та энэ хүнтэйгээ харилцаа мэдээж гүнзгийрч чадвал болох боломжийг өгнө. Ялангуяа эмэгтэй арслангийн ордныхан маань энэ үеэр илүү их одоо хин нэгэнтэй романтик харилцаа үүсгэх боломжийг бас өгч байна. За тэгээд ер нь бол үр хүүхдтэйгээ харилцаа холбоо маш таатай байх нэ энэ сард маш их үр хүүхдтэйгээ холбоотой харилцаа үр хүүхдүүдийн чинь амьдралд бас нэг сайхан үйл явдлууд бүрэн болох боломжтой. За хүүхдтэй болъё гэж бодож байгаа арслангууд маань энэ сард хүүхдтэй болох боломжийг өгч байна. За та хүүхдтэй болох боломж сарын их дундуураас сүүл хүртэл одоо хэрвээ та хүүхдтэй болъё гэж зорж байгаа бол одоо энэ үеэр туршилт хийх боломжийг өгч байна. За далайн ван ухрах хөдөлгөөн нэлээд олон сарыг хийж байгаа урагшлах хөдөлгөөн хийж байна. Тийм болохоор таны хувьд ер нь бол ямарваа нэг зүйлс сэтгэл зүйн хувьд мартаж чадахгүй хүнд цохилт авч ирсэн, амьдралд хэцүү байсан зүйлсүүдээ эргэж хараад нэлээд их сэтгэлээр гутрах, амьдралд одоо бас хэцүү зүйлсүүд болж исэн бол энийгээ та нэлээд хэдэн сарын турш бодож эргцүүлж ирсэн сар байсан бол за далайн вангийн урагшлах хөдөлгөөн хийгдснээр энэ үед та өөрийнхөө одоо тэр сэтгэл зүйтэй холбоотой асуудлууд маань нэг тийшээ зэгцэрч за эхнэр нөхрийн харилцаа холбоо нэг тийшээ шийдэгдэж илүү эрэг тал руугаа шийдэгдэх боломжтой сар 11 сар байна шүү. Тийм болохоор энэ үеэрт ашиглан ямарваа нэг асуудлуудыг шийдэ гэж бодож байгаа эхнэр нөхөртөөгөө одоо гэсэн гэрээ контрактаа бас эргэж харъя гэж бодож исэн бол энэ үеэр хараад нэг тийшин шийдэж эрэг тийшин шийдэх боломжийг бас өгч байна. Ерөнхийдөө бол арслангууд маань энэ сар бол ер нь бол гол анхаарал одоо орон байр, гэр орон, үр хүүхдтэй холбоотой асуудлууд маш их гарч ирж байна. Гэхдээ мэдээж энэ маань эрэг тийшээ шийдэгдэж эхлэх учраас сарын сүүлээр 20 гаргаад нар маань одоо таны өдөр тутмын ажил амьдралын гэрлөө шилжилт хийх учраас та одоо жишээлбэл амралтаа авсан бол энэ үеэр илүү ажилдаа эргэж орох, ажлаа эргүүлэн одоо өдөр тутмын ажил амьдралын хэлбэртээ шилжих нэг бол одоо ажлаасаа гарах, орох бүх одоо боломжийг энэ сарын сүүлээр өгч байна. Тийм болохоор өдөр тутмын хийдэг ажил амьдралынхаа хөвчлөр рүү эргэж орж за тэнд маш их асуудлууд үүсэж исэн бол тэнцээ сувар гариг маань очисноор одоо өдөр тутмын ажил амьдрал болон эргэн тойрны ажлынхантайгаа муудалцж исэн, үл ойлголцож исэн бол энэ харилцаатай нэргээс сэргэж маш эерэг таатай харилцаануудыг танд өгөх нь байна. За тэгээд карьертэй холбоотой асуудлууд маань бүтэн сараар одоо шийдэгдэх нь байна. Тэгэхээр бүтэн сар үхрийн ордонд гарахад бол таны карьерууд шийдэгдэж илүү их одоо дарга зэрэгтэйгээ үл ойлголцож исэн бол ойлголцол нь шийдэгдэнэ. Гэхдээ одоо бүтэн сар маань тухайн хүмүүстэй маш одоо эмзэг харилцаанууд одоо үүсэж эхлэх учраас за дарга зэрэг чинь танаас ямарваа нэг зүйл шаардах юм уу? Та даргынхаа одоо шаардлагыг илүү хүлээж авах бас мэдрэмжтэй харилцаануудыг илүү үүсгэх боломжтой сар одоо энэ 11 сар танд байна. За охины орд. За энэ сард охины ордныхан маань ямар хуу байх нь байна вэ гэхлээр охины ордныхан маань гол анхаарал энэ сард таны хувьд өнгөрсөн сарын турш бол одоо таны санхүү байсан, санхүүтэй холбоотой асуудал байсан.
За үргэлжлэх зарлагаа яаж тааж та магадгүй маш үргэлжлэн байсан баг. За гэр бүлтэй холбоотой ч гэсэндээ асуудлууд нэлээд үүссэн баг. Гэхдээ мэдээж таатай үйл явдлууд үүссэн баг. Сүрэг гэхээсээ илүү таатай үйл явдлуудыг танд өгсөн баг. Гэр бүлд чинь ямарваа нэг сайхан зүйл болсон баг. Магадгүй одоо гэр бүлийн харилцаа холбоо бас эргэж сэргсэн байх бүрэн боломжтой сар байсан. За энэ сард илүү бодол санаа сэтгэхгүй хэрвээ одоо шинэ зүйлс хэрэгжүүлээ, хувийн бизнесээ эхлэе гэж бодож байгаа бол энэ сар гол анхаарал тийшээ хандах боловч за таны хувьд бод ухарж байгаа учраас тэр хийх гэж байгаа, бүтээх гэж байгаа хувийн бизнес жижиг аялал юм уу, иймэрхүү зүйлсүүдэд та илүү их анхаарад одоо ойрхон бизнестэй холбоотой аялал хийх гэж байгаа бол түр анхаарал бичиг цаасаа сайн ихтлэх хэрэгтэй. Яг тэгвэл та хэрвээ одоо өөрийнхөө бизнес аяллыг хийх гээд ингээд зортол бичиг цаас чинь дутуу явах. Бичиг цаас чинь эргээд дутуугаас шалтгаалan ажил чинь жоохон салгардах боломжтой байгаа учраас та энэ сард одоо бичиг цаас илүү анхаарах хэрэгтэй шүү. Гэрээ контрактаа эргэж харах боломжтой байна. 10 сарын 28 шинэ сар одоо хилэнцэн ордонд гарахад та энэхүү байдлыг илүү их мэдэрч олж харах бүрэн боломжтой. За хамаатан саднуудтайгаа муудалцах, тэдэртэй хийжсэн амлалтаа бас эргэж харах хэрэгтэй. Хэрвээ та одоо хамаатан саднуудынхаа хооронд ямарваа нэг үйл ажиллагаа зохион байгуулъя, тэдэртэй уулзаж учрээсгүй бол ингээд хий гэсэн ийм одоо магадгүй үр ширтэй холбоотой хүртэл асуудлууд хөндөгдөж магадгүй юм хамаатан саднуудын хооронд ч үү. Тэгэхээр энэхүү байдал маань илүү их шийдэгдэн. За тэгээд энэхүү байдал маань бас нэлээд сарын ихэнх үеийг авах учраас төвчээртэй байж асуудлуудыг нэг нэгээр шийдэх хэрэгтэй сар байх болно. Гэр бүлийн байдал болон дотоод сэтгэлийн байдал бол маш таатай байна. Яг үл сугар гариг маань тийшээ шийдэж хийснээр таны тохны ордныхан маань энэ сард одоо гэр бүлийнхэнтэйгээ харилцаа холбоотой маш таатай эерэг байх болно. За өөрөө чинь гэр бүл бол маш таатай үйл явдлуудыг хийж, за магадгүй гэр бүлтэй гоё тавилга худалдаж авах, ханын цаасаа солих, эсвэл шин тавилга худалдаж авах боломжтой сар байна шүү. Тийм болохоор хэрвээ та энэ үеэр юм худалдаж авъя гэртээ дайлангуй тавилга юу ч хамаагүй гэрээ сайхан болгоё гэж бодож байгаа бол энэ сард бас харьцангуй таатай үйл явдлуудыг бас татж байна. За ганц би охины ордныхан маань хин нэгэнтэй танилцах боломжийг сарын сүүлээр илүү өгч 20-д гаргаад. За сарын дундуураас ч хамаагүй болно л та. За 11 сар гаргаад сугар гариг маань шилжилт хийгээд ирэхлээр та илүү их романтик харилцаанд одоо анхаарсан эхнэр нөхөртөө охины ордныхан маань харилцаа холбоонууд нь илүү сайжирч, за ганц биеуд маань хин нэгэнтэй уулзах бас боломжтой сар байна шүү. За тэгээд бүтэн сар за тантай холбоотой болон хин нэгэнтэй холбоотой одоо үйл явдлуудыг танд татах учраас магадгүй таны одоо гадаад аялал болон гадагшаа орны зориг гэж бодож ирсэн бол одоо бүтэн сар тэнцээ гарснаар гадаад оронтой холбоотой аялал чинь нэг тийш шийдэгдэх. Эсвэл аяллаа одоо та магадгүй аяллахаа одоо теоремыг гаргаж, дирекшнийг одоо зүг чигийг гаргаж байгаа бол тэдэртэй холбоотой асуудлууд манийг тийш шийдэгдэх боломжийг бүтэн сар танд өгж байна. За ерөнхийдөө бол энэ сар бол харьцангуй буд гаригийн ухрах хөдөлгөөнөөр буд гаригийн ухрах хөдөлгөөн гэж. За 70 ван таны одоо ерөнхийдөө бол харилцаа холбооны одоо байдалд чинь нэлээд олон нөлөө өгсөн. За та өнгөрсөн 6 сараас хойш магадгүй одоо эхнэр нөхөртөөгөө харилцаа холбоотой эргэж харах асуудлууд үүссэн. За эхнэр нөхрийн хоорондын харилцаа маань нэлээд одоо хүндрэл учирсан бол 70 ван маань урагшлах хөдөлгөөн хийхэд таны эхнэр нөхрийн харилцаа холбоо чинь эерэг болж зөв шийдэгдэж та хоёрын хоорондын одоо үл ойлголцол асуудлууд маань зөв тийшээгээ шийдэгдэх нь байна. За ганц би охины ордныхан маань бас хин нэгэнтэй уулзах бүрэн боломжтой гэсэн ба ерөнхийдөө бол та бусдыг таних нүдтэй нэгдэх сар гэж юу үзэж байгаа энэ сард. Тийм болохоор та энэ сард хин байсан бэ? Аль хүмүүс хин одоо миний одоо бусдтай харьцдаг харилцаа маань хүртэл ямар хөө байсан бэ гэдгийг илүү их дүгнэж харж одоо нүд нээсэн сар байх болно. За жинлүүрийн орд.
За жинлүүрүүд маань энэ сард илүү их өнгөрсөн сарын турш та өөр дээрээ гол анхаарлаа хандуулсан сар байсан. За жинлүүрүүд маань энэ сард илүү их өөртөө анхаарал хандсан. Өөрийнхөө гэр бүл рүү илүү анхаарал маань хандсан сар байх болно. За та гэр бүл мэдээж хүн болгон гэр бүлтэй хайртай. Тийм болохоор гэр бүлтэй холбоотой ямарваа нэг асуудлууд болон ямарваа нэг асуудлуудыг яаж шийдэж чадах вэ? Бод гариг маань ухрах хөдөлгөөн таны гэр бүл болон аливаа зүйлийг үнэлж дүгндэг байдалд чинь шилжилт хийж ухрах хөдөлгөөн гэж байгаа болохоор та ерөнхийдөө маш их өөрчлөлтийг мэдэрнэ. Магадгүй та урд нь би ер нь ийм хүндээ амьдралыг би ингэж л дүгндэг байсан даа гэж бодож исэн бол за энэ байдлууд маш их өөрчлөлтөнд орох нь байна. Та маш их өөрчлөлтөнд орж ер нь гэр бүлээ ингэж авч явах ёстой юу? За бас өөрийгөө бусдад таниулах, өөрийгөө үнэлэх үнэлэмж маань хүртэл ямархуу байдаг вэ? Би ер нь өөрийгөө дутуу үнэлээд байна уу гэдэг зэрэг дээр маш их анхаарал чинь жинлүүрийн ордныхан болон жинлүүрийн ордны мандалттай хүмүүст маш их илэрх нь байна. Нөгөө талаараа ерөнхийдөө бол үрлэг зарлагаа маш сайн анхаарах хэрэгтэй. Магадгүй та хин нэгний цалингаа аваад мөнгө төргөө үрхэхдээ хэд үрлэх нь цацах эсвэл үрлэг зарлагаа тооцоолоогоосоо болоод санхүүгийн байдал чинь жоохон хямрал үүсэх боломжтой байна. Тийм болохоор та энэ үеэр үрлэг зарлагаа сайн тооцоолж бичиж тэмдэглэхгүй бол хаашаа юунд үрснээ мэдэхгүй мөнгө төргөө дуусгах, үрэх зэрэг үйл явдлууд болох боломжтой шүү. За ерөнхийдөө бол сугар гариг маань таны бодол сэтгэхүйн байдал болон ойрын аялалд чинь шилжилт хийж байгаа учраас та магадгүй энэ үеэр ойрын аялалд гарах, бизнес төлөвлөгөө хийх, санхүүгөө бас өөрчлөх, ажилтай холбоотой аялалд гарах бас боломжтой байна. За тэгж явах юм бол маш таатай үр дүнг танд бас авчрах нэ. За тэгээд эгч дүүсийн холбоо бас эргэж сэрэх бүрэн боломжтой байна. Тийм болохоор эгч дүүстэйгээ хамаатан садантайгаа харилцаа холбоогоо дээшлүүлэе гэж бодож байгаа бол энэ сар тус гайхалтай сар байх болно. Тэгээд гол анхаарал таны хувьд сарын 10 сарын 25-6-наар жоохон болгоомжтой байх хэрэгтэй. Адвал бусдтай муудалцах эсвэл гэмтэж бэртгэс бас жоохон болгоомжтой байх хэрэгтэй байна. Гэхдээ мэдээж жижиг төрлийн гэмтлүүдийг ярьж шүү дээ. Нэг тийм том төрлийн биш жижиг гар хөлөө эсгэх юм уу? Эсвэл бусдтай муудалцах юм уу? Нэг зүгээр явж байгаа хөл гараа юм зогчдог ч юм уу? Нэг жижиг төрлийн гэмтлээс болгоомжтой байгаарай. За тэгээд ер нь бол энэ сар гол анхаарал бол гэр бүлийн хүрээнд бүх анхаарал маань явагдах нь байна. За сарын сүүлээр гэр бүлтэй холбоотой шинэ юм худалдаж авах боломжийг бас өгч байна. Гэр бүлдээ бас мөнгө нэлээд үрэх хандлагыг энэ сарын сүүлээр бол танд өгч байна. За таны хувьд ер нь бол энэ сар бол тийм санхүүгийн байдалтай ч нэлээд холбоотой зүйлсүүд гарч ирж байна. Жилүүрийн ордныхан маань. За хэрвээ та банкнд үр ширтэй бол энэ сард бас үр ширээ дуусгах, өрөө төлж дуусгах гайхалтай сар бас байж байна. Үр ширтэй болон банкнд асуудалтай юм уу хин нэгэнд өртөө байсан бол та энэ сард өрөө төлөөд бас нэг үр ширээс холдох боломжийг бүтэн сар өхрийн ордонд гаргахад бол танд өгж байна. Тийм болохоор та энэ үеэр бас харьцангуй энэ зүйлүүдийг бол илүү анхааралтай авч харах бүрэн боломжтой байна. За тэгээд найз нөхд болон тантай холбоотой найз нөхдөдтэй холбоотой асуудлууд бол жигдэрч эхэлсэн. Найз нөхд бол хин бэ гэдгээ маш сайн ойлгож таньж ирсэн сар байсан. За хилэнцгийн орд. За хилэнцгийн ордныхан маань энэ сард танд руу гол анхаарал маань чиглэж байна. За танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. 10 сарын 23-наас 11 сарын 22-ны хооронд хилэнцгийн ордны сар байдаг. За энэ сард та таны бие физиолог өөрийгөө нар таны ордонд шилжилт хийж байна. За тэгэхээр нар маань биднэрт эрч хүч болон шинжлэлтийг өгдөг шүү дээ. Тийм болохоор нар таны ордонд жилд ганцхан удаа байршдаг учраас дахин шинжилэлт танд явагдаж ирсэн. За өнгөрсөн сарын турш таны далд ухамсар, дотоод ертөнц,
зүүд нойр гэх мэтчлэн олон зүйл дээр та анхаарч тодгошоогоо орж нэлээд өөртөөгөө байсан бясалгасан сар байсан учраас энэ сард одоо нар таны ордон шилжлэх та өөрөө ирэхгүй маш их ирч хүчээр цэнэглэгдэх болно. Нэг зүйл гэвэл буд гараг таны одоо ордонд ухрах хөдөлгөөн хийж байгаа учраас тантай холбоотой, бие физиологитой ч холбоотой асуудлууд, эрүүл мэндтэй холбоотой асуудлуудыг бол та илүү хянж үзэх хэрэгтэй. Гол нь таны хэл яриа, бусдад хамаагүй хэлсэн үг болон хэл яриа тань эргээд танд асуудал үүсгэж магадгүй учраас болж игэл та энэ үеэр хэл яриагаа маш цэгнэж буд таны одоо гэрт ухрах хөдөлгөөн хийсэн байгаа учраас анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. За буд гараг маань ухрах хөдөлгөөн таны ордонд одоо өөрөө ч ордонд хийж байгаа учраас гол анхаарал бол одоо танд байгаа учраас хэрвээ одоо бичих цаастай холбоотой таны хийж байгаа зүйлстэй холбоотой асуудлууд үүсвэл одоо та өөрөө энэхүү зүйлийг бол одоо илүү өөрийн одоо сэтгэлийн хүчээр, өөрийн дотоод хүчээр даван гарах боломжтой. Тийм болохоор хэл яриагаа сайн дүгнэж цэгнэж хэлж ярих, бусдад санаандгүй одоо хэлсэн үг чи эргээд буруутгах вэ гэдэг дээр маш сайн анхаарч харах хэрэгтэй. За сугар гараг маань таны ордонд өнгөрсөн сараас хойш байрлсан. Магадгүй та маш таатай, бусдад сайхан харагдаж одоо 11 сарын 1 хүртэл таны ордонд сугар гараг маань байрсан учраас тань руу одоо санхүү татагдсан, хүмүүс танд татагдсан, хүмүүс танд магадгүй зарим нэг ганц бие хилэнцэн ордны мандалттай бүсгүүчүүд маань хүмүүс дурлсан, эсвэл ганц бие ирчүүд маань өөртөө гайхалтай эмэгтэй хүнийг татсан. Тийм байсан бол 11 сарын 1 ингээд номын орд руу маань шилжчих учраас таны хувьд энэ сард болж игэл өөрийгөө үнэлэх үнэлэмжээ дээшлүүлэх хэрэгтэй сар гэж үзэж байна. За та магадгүй маш өөртөө итгэл муутай байдаг бол энэ сард та маш өөртөө итгэлтэй, маш сайхан байх болно. За магадгүй та маш үргэлжлэн байх боломжтой. Сугар гараг маань санхүүгийн гэрлөө ирчихлээр мөнгө олдог бол олно, бас дахиад үрэх боломжийг өгдөг болохоор маш үргэлжлэн байх боломжтой. За гэр бүлтэй хилэнцэн ордныхын юм уу хилэнцэн ордны мандалттай хүмүүс маань энэ сард гэр бүлтэй холбоотой сайхан үйл явдлууд бас болох боломжтой. Нилийн одоо сарын гол анхаарал бол илүү их таны үрлэг зарлагтай ч холбоотой. Та магадгүй мөнгө харьцангуй одоо олох боломжийг энэ сард бас өгж гинэ. Гэхдээ хэл яриа бол нэг тийм гатсан, нэг тийм буруу ойлгосон, буруу одоо зүйлсүүд хүлээж авсан байх магадлал өндөртэй байгаа болохоор анхаараарай. За тэгээд хилэнцүүд маань сарын сүүлээр харилцаа холбоо чинь нэлээд одоо ээжтэйгээ аавтайгаа гэр бүлтэйгээ цагийг илүү өнгөрөөхөд таатай боломж өгнө. За энэ сар бол гол анхаарал маань таны хувьд тань дээр өөр төр чинь ирэхээс гадна мөнгө санхүүтэй ч холбоотой олон зүйл явдлуудыг бол одоо энэ сард өгч байна. За шинэ сар таны ордонд 10 сарын 28-нд гарна. За энэ үеэр та өөртөө хэрэгцээтэй байгаа. За хоол хүнснээс ахуулаад ер нь өөртөө чинь яг юу хэрэгцээтэй байгаа юм бэ? Би ер нь юу хүсэж байгаа хүн бэ гэдгийг илүү анхаарч тэр ойлголтыг шинэ сараад гарснаар танд өгөх болно. Тэгээд энэхүү байдлаа та мэдэрч өөрийнхөө байдалтай ойлголцох, бие физиологи дээр ялангуяа хилэнцэн ордны мандалттай хүмүүс маань бие физиологи дээр чинь одоо ямар хаа өөрчлөлт орж ийн, эрүүл мэндийн талаасаа ер нь юу харж ийн. За бие физиологи гэхэлэр илүү одоо биеийн гадаад байдал, өнгө үзмжийг илүү анхаардаг учраас хувцаслалт, бие авч явах байдал нь одоо ямар хөө их өөрчлөлтөнд орох уу зэрэг дээр анхаарах нь байна. За сарын сүүлээр бусдтай холбоотой бүтэн сар таны бусдтай холбоотой харилцдаг гэрт чинь гарах учраас хүмүүстэй холбоотой зүйлсүүд бол танд мэдэгдэж эхэлнэ. За хинбэ гэдгийг бүтэн сар танд мэдрүүлэх сар. За нөгөө талаараа эхнэр нөхөртэй холбоотой ямар нэг зүйлийг та ойлгож мэдэж авах. За бусдтай холбоотой ямар нэг асуудлууд та байсан бол энэ үеэр мэдэж авах бүрэн боломжтой сар байх болно. За ерөнхийдөө романтик харилцаа энэ сар бол одоо зөнхөлж байна. Таны романтик харилцаан дээр хөдөлгөөн 70 ван хийцэн байж байгаад эргээ урагшлах хөдөлгөөн хийхэд энэ үеэр та хэн нэгэнтэй одоо романтик харилцааг үүсгэх боломжтой. За ганц би биш одоо за үр хүүхэдтэй болъё гэж бодож байгаа хүмүүс маань бас үр хүүхэдтэй энэ үеэр бүрэн болох боломжийг өгж байгаа. Тийм болохоор та энэ үеэр бас үр хүүхэдтэй болъё гэж бодож ивэл энэ үеэр болох хэрэгтэй. Боломжийг бас өгж гинэ гэж үзэх хэрэгтэй байна.
За номын орд. За номын орд буюу номын ордны мандалттай номын ордны нартай хүмүүс маань. За сартаач хүмүүс орно. За энэ хүмүүс маань энэ сар бол одоо маш тотгошоогоо орсон сар. Та энэ 10 сарын сүүлээр бараг мэдэрсэн бах нэг тийм юм удаашралд ороод сугар бод хоёр маань таны одоо далд ухамсарын гэрлөө шилжилт хийсэн учраас та маш удаашрж зарим нэг юм маань ядрах бас жоохон сулдах эсвэл тотгошоогоо орсон. За маш их зүүд нойроор янз бүрийн зүүдлэх энүүгээрээ дамжуулж мэдээллийг танд сугар бууд гаригуд маань өгнө. За бууд гариг таны далд ухамсарын гэрт 12 одоо 11 сарын одоо 11 сарын 20 хүртэл ухрах хөдөлгөөн хийх учраас та энэ үеэр маш татгшоогоо орно. За магадгүй та бясалгал явъя гэж бодоод явж чадахгүй байсан бол энэ үеэр одоо яг явах бүрэн боломжийг бод ухрах хөдөлгөөн хийгээд өгнө. Хамгийн гол нь та одоо бичиг сачиг бүрдүүлэх материалаа маш зөв хийх хэрэгтэй. За гадагшаа гадаад орныг явъя гэж ярьж ирсэн. Гадаад орн руу аялал хий гэж ярьж ирсэн бол энэ үеэр шийдэгдэх бүрэн боломжтой. Энэ үеэр хамгийн гол нь гадаад орны зорийг сургууль соёлд явъя. Ер нь гадаад орн руу амрыг гэж зугаалъя гэж бодож ирсэн бол одоо үүнтэй холбоотой бичиг сачгаа та илүү хянах. За энтэй холбоотой зүйлсүүдээ илүү судалж хянах бүрэн боломжтой. За ийм сар байна. За тэгээд номын ордныхны маань хувьд өнгөрсөн сард бол одоо маш гайхалтай үр дүнг бол өгсөн. Найз нөхөд болон өөрийнхөө одоо сонирхол нэгтэй хүмүүстэй холбогдож, үзэл бодлоо хуваалцаж, бас нэг шийдлийг олж, бас найз нөхдөд илүү шинчилж, олон найз нөхдөдтэй бас болсон байх гэж бодож байна. За одоо энэ сар бол бүх зүйл яг тийм сүнслэг төвчнөлөө шилжиж байгаа учраас таны одоо төрсөн өдөр нар таны ордон руу орохоос өмнө одоо хилэнцээ орд таны хамгийн 12 дахь гэр буюу хамгийн сүнслэг гэрт чинь хилэнцээ орд байрладаг болохоор энэ сард бол одоо маш их бясалгал хийх, тотгошоогоо орох, өөрийнхөө одоо даалт ухамсарыг одоо сонсож мэдэх, ойлгох гэд олон үйл явдлуудыг тэнцвээ одоо зохиолж анхаарснаар таны одоо бодол сэтгхүү чинь нар таны орд руу ороход шинжлэгдэж маш их эрч хүчийг авна. За магадгүй таны та бод ухрах хөдөлгөөнөөр хин нэгэн хүн тантай дайсагнаж таны ард урдуур ямарваа нэг зал зохиож буруу зүйл хийжсэн бол энэ үеэр мэдэж авах бас бүрэн боломжтой. Тийм болохоор энэ үеэр зарим нэг одоо болохгүй байгаа хүмүүсийг амьдралаасаа явуулж одоо цэгцэл шийдэж альва зүйлийг шийдэж одоо нар таны орд руу ирэхэд шинжилэлт явагддаг учраас шинжиллийн өмнө болохгүй байгаа зүйлсүүдээ илүү их цэгцэлж ирдэг үе. За тэгээд өөрт хэрэггүй байгаа ямарваа нэг зүйлсүүдийг хаях, бусдад зүгээр донейт хийх, одоо бусдад зүгээр өгөх, годамжны одоо өөрөөсөө амьдралын одоо төвчин доогуур хин нэг юм туслах, өгөх, авах гэсэн ийм маш юм сүнслэг болгодог одоо сар чинь таны 11 сар байдаг болохоор энэ үеэр та илүү анхаарлаа одоо тийм зүйл рүү анхаарлаа хандуулж цагийг илүү тотгошоогоо орж өнгөрүүлээрэ гэж хэлмээр байна. За тэгээд сарын сүүлээр цугар гарыг таны санхүүгийн гэрлөө орохлоор таны одоо санхүү чинь илүү нэмэгдэх бүрэн боломжтой байна. Таны ордонд одоо 11 сарын 1-ээс ахуулан цугар гарыг маань байх учраас та бол одоо бусдад маш дур булаам харагдах боломжтой. За тэгээд энэ үеэр та бас өөртөө нэлээд санхүү талаасаа өөртөө бас мөнгө зарж, хувцлалтандаа анхаарч, өөрийнхөө гадаад үзмжиндээ анхаарах бас гайхалтай сар. Мэдээж одоо таны далд ухамсарлуу чинь бод ухарч байгаа ч гэсэндээ та одоо өөртөө бодит болгож одоо өөрийгөө сайхан авч явах боломжтой, бас өөрийгөө анхаарах, гоо сайхандаа анхаарах бас гайхалтай сар байх болно. За тэгээд ер нь бол далайн ван маань ухрах хөдөлгөөнийг хийгээд бол нэлээд унтсан. Ухрах хөдөлгөөн хийгээд далайн ван маань таны гэр бүлийн харилцаа, хүүхэд наснаа одоо ямар хүүхэд байсан бэ гэх мэтчлэн олон ийм хүүхэд настай холбоотой, гэр бүл хамаатан садантай холбоотой ийм асуудлууд хөндөгдөж ирж ирсэн бол далайн ван маань
одоо урагшлах хөдөлгөөнийг өнгөрсөн ухрах хөдөлгөөнийг 6 сард хийгээд урагшлах хөдөлгөөнийг одоо 11 сарын сүүлээр 28-нд гаргаад хийж байгаа учраас альва гариг ирэхээс ухрах болон урагшлах хөдөлгөөн дээрээ асуудлуудыг бол шийддэг. Тийм болохоор таны хувьд хамаатан садантайгаа үл ойлголцол үүсэж исэн, ах トゥ амрагт садантайгаа одоо асуудлууд одоо үүссэн байсан бол энэ маань жигдрэх бүрэн боломжтой байх болно. За бүтээлч байдал маань бас нэлээд ихсэж ирэх болно. Нар таны орд руу ороход. За тэгээд нар таны орд руу 11 сарын 22-наас ахуулаад Номын ордны нар эхэлдэг учраас та энэ үеэр маш ирч хүчтэй болно. Маш их ирч хүчтэй болж төлөвлөж исэн ажлуудаа энэ үеэр шийднэ. Ягдвал буд гарыг маань ухарч агаад урагшлах хөдөлгөөн хийн. За тэгээд нар тийшээ очсон байж агаад буд гарыг ирэхэд та бол одоо хэл яриа бол маш өндөршсөн. За энэ үеэр маш их шинэ гадна дотны хэл яриатай холбоотой ном сонингууд бас шинээр гарах ба. Шинэ номнууд бол үүсэх ба. Гэхдээ аялалтай холбоотой, гадаад хэллийг яаж хурдан сурах зэрэгтэй холбоотой шинэ номнуудыг бол бас гарах боломжтой байх гэж бодож байна. За тэгэхээр энэ үеэр ер нь бол таны хувьд маш их ирч хүчтэй болж эхэлнэ гэсэн. За 11 сарын эхээр төрсөн за над шиг одоо 11 сарын одоо Номын ордны эхний 10 хоног төрсэн хүмүүс маань бол одоо ирч хүчээр цэнэглэгдэж энэ үеэр одоо алдалгүй одоо бас ихээр төрсэн номууд маань шин зүйл эхлэе гэж бодож байгаа бол энэ үеийг одоо сонгох хэрэгтэй байна. За шин сар маань одоо тэр 70 тухамсарт маань 10 сарын 28-нд гараад эхэлж байна. Тэгээд таны шин сар маань одоо явж байгаад таны эрүүл мэндийн одоо байдалд чинь өдөр тутмын ажил амьдралын байдалд чинь хандаж сар битүүрх учраас энэ үеэр эрүүл мэндтэй холбоотой ямар нэг асуудал та шийдэжсэн бол энэ үеэр шийдэгдэж ирнэ. За та магадгүй дайет урьж исэн, янз бүрийн мацаг урьж исэн, одоо хоол хүнсэн дээр өөрчлөлт хийжсэн бол үр дүнгээ энэ үеэр өгнө гэж үзэж байна сарын дундуураас. За тэгээд 11 сар бол ерөнхийдөө маш таатай сар байх болно. Ихэнх үед бол уул нь бол одоо 11 сар маань Номын ордонд маш тотгошоогоо ордог байсан бол харьцангуй сугар гариг маань таны орд руу 11 сарын 11-нд ирэх учраас таны одоо ордонд маш сайхан үйл явдлуудыг татсаар байх болно. Таны одоо ажил амьдралын байдал бол явагцаар байх боломжтой сар байна шүү номууд минь. За тэгээд Бархас бод маань одоо хамгийн сүүлийн одоо 12 сард Матрын орд руу Бархас бод маань шилжилт хийн. Хамгийн сүүлийн сар маань одоо энэ 11 сар маань байгаа учраас Бархас бод маань одоо үргэлжлүүлэн таатай үйл явдлуудыг Номын ордонд өгж байгаа. Аас номууд маань ч гэсэн энэ талыг мэддэг учраас энэ зүйлүүдийг бол маш сайн хүлээж авч ойлгож байгаах гэж бодож байна. Матрын орд. За Матрын орд маань энэ сард. За матрууд маань ерөнхийдөө бол энэ сарын турш. За таны өнгөрсөн сард бол илүү одоо карьер дээр нэлээд их үйл явдлууд болсон. Таны карьертэй холбоотой дарга зэрэг чинь таныг үнэлэх дүгнэх боломжлолууд маань шинэ ажилд орох, шинэ дарга зэрэгтэй болох юм уу? Эсвэл бусдад та нэлээд одоо харагдаж үзэгдсэн ажил мэргэжлээрээ дамжуулан бусдад үнэлэгдсэн сар байсан. За энэ сард таны одоо гол анхаарал бол ихэвчлэн найз нөхөд болон бусдыг манлайлах, олон хүмүүсийг байлдан дагуулах сар гэж үзэж байна. За энэ сард та магадгүй найз нөхдөдөө уулзах, 10 жилийнхэнтэйгээ уулзалт зохион байгуулах, за та энэ үйл явдлуудыг илүү зохион байгуулах, за та илүү найз нөхдөдөө илүү хурж, найз нөхдөдөө харьцаа үүсгэх, хуучин одоо харьцахгүй байсан найз нөхдөдөө илүү их харьцаануудаа үүсгэх, харилцаануудаа сэргээх сар учраас энэ сард та төрүүлж та найз нөхдөдөө одоо найз нөхдөдөө холбоо барьж харилцаа холбоогоо сэргээх юм бол танд илүү их үр дүн өгөх. Хуучин мартагдсан 10 жилийн найз нөхөд болон олон жилийн өмнө харьцаж байгаа харилцаа болцсон байгаа найз нөхдөд та илүү их уулзаж харилцаа холбоог сайхан таатай болгох сар байна. Сарын ихээр илүү их үйл явдлуудыг танд татагдж байна. За тэгээд 11 сарын 1-2-наас ахуулаад
илүү та найз нөхдөдтэй харилцаа холбоотойгоос гадна гадаад орн руу хандсан хандлтууд хийх, гадаад дотоод орныг дамжсан бизнес хий гэж бодож байгаа бол энэ үеэр бас мөнгө санхүүг тийш нь үрэх боломжтой байна. За гадагшаа гадаад орныг хэрвээ та зорж байгаа бол гадаад оронд бас их таатай цагийг өнгөрөх боломжийг сугар гариг маань танд өгч байна. За тэгээд энэ сар гол анхаарал одоо найз нөхдийн байрш, найз нөхдөдтэйгээ харилцаа холбоо тогтоох бус гадна хүсэл зорилго чинь биелэх сар учраас хүсэл зорилгоо яаж биелүүлэх вэ гэдэг дээр бас гол анхаарал ирнэ. За тэгээд найз нөхдөдтэй ч холбоотой нэг асуудал шийдэгдэхгүй байсан бол энэ асуудлыг та шийдэх хэрэгтэй болох нь байна. За дээрэс нь одоо найз нөх групп хүмүүсийг илүү та манлайлж тэдэртэй холбоотой асуудлыг шийдэж байгаа бол буд тэнцээ хурцсан байгаа болохоор одоо мэдхгүй таны холбоог ажилуулдаг, холбоог удирддаг бол холбоондоо хүн одоо элсүүлээ гэж бодоход тэр хүний бичиг баримт болон бичиг цаастай холбоотой үйл явдлуудыг татан за эсвэл та бичиг холбоо байгуулъя гэж бодож байгаа бол энэ үеэр гол анхаарлаа хандуулж холбоо байгуулах гэж байгаа бол бичиг цаасаа сайн анзаарч харж нэгтгэж дүгнэж үзээрэй. Буд гариг маань бас бохор хөдөлгөөн хийгээд ирэхлээр тиймэрхүү зүйлсүүдийг татдаг. За нөгөө талаараа та бус найз нөхдөдөө амлсан амлалтаа биелүүлэхгүйгээс шалтгаалan үл ойлголцол бас үүсэх сар байна шүү. Тийм болохоор та найз нөхдөдтэйгөө үл ойлголцол үүсэж байгаа бол энэ асуудлыг нэг тийш шийдэх боломжтой сар байна. Тэгээд ер нь бол таны санхүүтэй холбоотой үрлэг заргалгаа мэдэхгүй тэр нэг таны контролоос гараа авчихсан санхүүгээ одоо барьж чадахгүй үр зээлд одоо орцсон байсан материуд маань 11 сарын сүүлээр санхүүтэй нь одоо нэлээд дээшилж санхүү дээр одоо олохгүй байсан зарлага үрлэгээ илүү их тогтоом барих боломжийг далааваа ухрах хөдөлгөөнөөс урагшлах хөдөлгөөн хийгээд ирэхээр тань илүү их өгнө. Тэгэхээр та энэ сард болж игэл одоо санхүүгээ илүү анхаарч одоо тэр аливаа гариг гэсэн ухрахал урагшлах хөдөлгөөн дээр ямар нэг үйл явдлуудыг татчихдаг учраас санхүү болон гэр бүлдээ маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй байна. За тэгээд ихэнх сарын одоо эхний одоо сарын эхээр 11 сарын эхээр 20-д хүртэл одоо маш их найз нөхөд үйл ажиллагаа зохион байгуулах, бусдад үйлчлэх, бусдтай хамтарч зүйл хийх, та байлдан дагуулах, таныг илүү хүмүүс сонсох, таныг илүү хүмүүс одоо үнэлэх сар явагдаж байгаад сарын 11 сарын 20-д гаргаад та илүү одоо дотоод сэтгэлийн хүч сүнслэг байдал руугаа шилжиж маш их дотгошоогоо орж далд ухамсартай одоо хандлт хийсэн сар байх учраас энэ сард одоо алдалгүй номын ордны сар эхлэхэд та болж өгвөл одоо анхаарлаа далд ухамсар руугаа шилжүүлэх сар болж өнгөрөх нь одоо харагдаж байна. За тэгээд сарын сүүлээр сугар гариг маань таны ордон дээр очино. Таны одоо даалгавар материал ордны мандалттай хүмүүс маш их мэдрэх болно. Хувцлалтандаа маш их мөнгө зараад ирэн та илүү гадаад үзмжинд анхаарах болно. Та маш үзэсгэлэнтэй харагдах болно. Тэгэхээр энэ үеэр та илүү их өөртөө зориулсан одоо дотоод сэтгэлийн дүн шинжилгээ хийхээс гадна өөрийгөө бас өөрчилж, өөрийгөө сайхан болгож, өөрийгөө гоёмсог болгох, таатай болгох боломжийг бас 11 сарын сүүлээр өгч байна. Тэгээд энэ сар бол ер нь бол гол анхаарал бол найз нөхөд олон нийтийг хамарсан үйл явдлуудыг хийх хүсэл зорилгоч нь илүү шийдэгдэх бас энэ зүйл рүү бол хүсэл зорилгоч нь одоо биелэх сар материудад маань зохиолж байна. За Бомбей ордны сар. За Бомбей ордныхан маань. За Бомбей ордныхны маань хувьд энэ сард одоо таны хувьд ер нь бол карьер дээр чинь нэлээд их анхаарал одоо ирж байна. За ер нь бусдад үзэгдэх байдал маань за дарга зэрэгтэйгээ харилцаа холбоотой эерэг тийшээгээ шийдэгдэх нар одоо тийшээ очисноор өөрөө та бас бусдыг байлдан дагуулж одоо бусдад даргалах цэрэглэх илүү эрчим хүчийг өгж байна. Хэрвээ та өөрийн гэсэн хувийн компанитай та өөрөө тэрнийхээ одоо дарга цэргийг нь хийдэг бол та магадгүй одоо ажилчдынхаа дунд бас үнэлэгдэх, дүгнэгдэх хүмүүс таныг бас их дүгнэх, сайнаар харах бас магадгүй хэрвээ та цол зэрэгэм хүртэх гэж байгаа бол энэ үеэр бас цол зэрэгэм хүртэх бүрэн боломжтой сар байх болно. Нөгөө талаараа даргачин юм уу
танд амлаж исэн амлалтаа энэ сараар биелүүлэх хэрэгтэй болох нь байна. Яг бол бод гараг маа тэнцээ авахж байгаа болохоор дарга зэрэгтэйгээ хийсэн гэрээ контрактаа эргэж харах болон дарга чинь танд амлаж исэн амлалтаа биелүүлж таныг одоо албан тушаал дэвшүүлэх зэрэг үйл явдлуудыг хийх боломжтой сар байна. За тэгээд 10 сар маань тэр чигээрээ ер нь бол сурч мэдэх сар байсан болохоор энэ сар маань одоо эргээ үргэлжлүүлэн таны карьерт зөнхөлж дээрээс нь ангараг гараг маань сарын дундуураас шилжилт хийж таны одоо карьерийн гэрт ирснээр та яалтчгүй энэ сард бол одоо таатай үйл явдлуудыг дарахтайгаа одоо хийх юм байна. Одоо магадгүй та ажилд ороогүй бас явж исэн бомбууд маань энэ сард ажилд орох боломжийг сарын дундуураас өгч байна. За бууд гараг маань ухрах хөдөлгөөн хийж байгаа учраас хэрвээ та ажилд орох гэж байгаа бол шинэ ажилд орох гэж байгаа бол бичиг цаасаа маш сайн бүрдүүлэх хэрэгтэй. Бууд маань ухарчихлаар бичиг цаасан дээр алдаа гарах, буруу ойлголцох, имэйл одоо харилцаа маань яг эзэндээ ирэхгүй байх зэрэг үйл явдлуудыг татдаг учраас та хэрвээ ажил албаа одоо зэгцэлж байгаа бас шинэ ажил орох гэж байгаа бол яг эзэндээ мэйл нь очиж гинөө гэдэг дээр бас түн шинжилгээ хийгээрэй. За тэгээд бомбууд маань энэ сард ер нь бол одоо санхүү дээр чинь бас их анхаарал ирэх нь байна. За санхүү чинь сарын сүүлээр бол маш их зэгцэрч ирнэ. Санхүү дээр чинь бол бас нэлээд олон асуудлууд үүсчихсэн бол энэ сарын сүүлээр санхүү чинь зэгцэрч өрлөг зарлага бас зөв гаргаж зөв дүгнж сурах бүрэн боломжтой сар байх болно. Шинэ сар таны та карьер дээр гарснаар одоо карьер дээрээ та ямар зүйлсүүд хийж иж та илүү их албан тушаал бас дэвших вэ гэдэг дээр мэдгэдэггүйнтэй болох бас тэнцээ бас нэг шинэлэг мэдрэмжийг танд өгөх боломжтой сар байх болно. За гэр бүл дээр сарын дундуур одоо бүтэн сар гарснаар сарын дундуур гэр бүлд ямарваа нэг асуудлууд одоо үүсчихсэн бол энэ маань нэг тийшээ шийдэгдэж гэр бүл одоо орон байрны асуудал маань зэгцэрч ирэх юм байна. Хэрвээ та одоо хаана амьдрахаа шийдэхгүй нэлээд олон тийшээ нүүд сууж амьдарч ирсэн бол сарын дундуураас за нүүлт суулт маань зогсож яг өөртөө таарах газрыг олж за тэнцэнэ бол асуудлууд шийдэгдэнэ. За ер нь бол эрэгтэй бомбын ордны мандалттай бомбын ордныхан маань ээжтэй холбоотой ямарваа нэг асуудал гарч ирэх юм бол одоо энэ асуудал руу илүү анхаарлаа хандуулж ээжтэйгээ өвөл ойлголцчихсан бол асуудлууд маань бас нэг тийшээ шийдэгдэх зэрэг янз бүрийн үйл явдлууд бол одоо болох нэ тухайн сар. За номын ордны сар маань эхлэхэд таны хувьд бомбуудын маань хувьд илүү найс нөхөд одоо хүсэл мөрөөдөл зорилгын таны үйл явдлууд идэвхжин. За энэ сард бол илүү одоо анхаарал бол карьер дээр хандагдах нь байна. За тэгээд карьер болон гэр бүлийн хооронд бол маш их одоо энэ үйл явдлуудыг бол энэ сард татж байна. Загасны орд. За загасны орд маань за энэ сард таны хувьд гол анхаарал маань таны сурч мэдэх болон одоо сурч мэдэж юуг илүү сурч мэдэж хүс мөрөөдөлтөд хүрэх юм бэ гэдэг дээр илүү их анхаарал хандагдана. За зарим нэг загаснууд маань мастер PhD хийх хүсэлтэй байгаа бол за энэ сард энтэйгээ одоо холбоотой бичиг цаасыг цуглуулж магадгүй жижиг судалгаа хийж эхлэх болох нэ бүрэн боломжтой. За хилэнцгийн сар маань танд одоо маш их судалгаа шинжилгээ хийх боломжийг өгж байгаа ба сурч мэдхтэй холбоотой хэрвээ судалгаа шинжилгээ хий гэж бодож байгаа бол гадаад орны зориг гэж бодож байгаа бол энэ сард бод ухарснаар та энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд бичиг цаас за ямархуу бичиг цаас цуглуулж иж та тэр PhD-г хамгаалах ёстой юм бэ гэдэг рүү тэр мастрыг гадаад орн руу хамгаалах ёстой юм бэ гэдэг дээр анхаарал чинь төвлөрснөөр энэтэй холбоотой бичиг цаасуудыг цуглуулж эхлэх сар байх болно. За өнгөрсөн сар бол одоо ихэвчлэн нууцлаг байдал амьдралын одоо тэр нууц яаж өрнөдийн үхэл болон төрөлт яаж өрнөдийн гэдэг ийм даалт ертөнцийн олон зүйлүүдийг та судалж сонирхож ирсэн бол энэ сард одоо загаснууд маань илүү сурч хөгжих мэдэх илүү их гүнзгийрүүлэн сурах одоо зүйлс рүү анхаарал нь хандна. За бууд гарыг ухарснаар бичиг цаасан дээр маш их анхаарлаа хандуулах хэрэгтэй. Буруу зүрх бичиг цаас судлах мэдхэд чинь одоо ашиглагдах зүйлсүүд маань
одоо хэрэгжин. За хэрвээ та гадаад орн руу apply хийгээд сургуулийнхаа бичиг цасыг явуулах гэж байгаа бол түр хүлээгээрээ. Та ядаж 11 сарын 20-д гаргаж иж бичиг цаасаа явуулахгүй бол одоо за магадгүй явуулчих болно. Явуулах юм бол та бичиг цаасаа дахин шинжилж дүгнжиж явуулаарай. Тэгэхгүй бол алдаатай үг эсгийн алдаа болон буруу одоо андуурж бичиг цаасаа явуулах, дутуу явуулах зэрэг үйл явдлуудыг энэ сар маань татж байгаа учраас анхааралтай байгаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд ангараг гариг маань сарын ихэр жинлүүр дээр байрж байгаад сарын одоо 11 сарыг гаргаад ирэхлээр хилцээ орд руу шилжилтийн. За сарын сүүлээр ер нь хилцээ орд маань ангараг гаригаар удирдуулдаг болохоор маш их өөрчлөлтийг энэ сард хийх болох нэ. За хилцээний ордыг ангараг удирддаг болохоор таны хувьд яалтчгүй өөрчлөлтийг хийх шаардах болно. За тэгэхээр таны хувьд энэ маань боловсралтай холбоотой зүйлсүүд байх бол байна уу? Одоо тий юу байх нь гэдгийг та бол шийдэх хэрэгтэй болох нь. За хүчээрч хамаагүй энэхүү байдал маань шийдэлд хүрэх ёстой гэж ангараг гариг үздэг учраас хэрвээ одоо өөрчлөлт хийх ёстой бол таны хувьд заавал хийх ёстой үе бол одоо энэ 11 сарын дундуур байх болох нэ. Тийм болохоор өөрчлөлтийг ер нь хийж чадсанаар альваа зүйл маань дахиад шинжлэгдэж ирдэг учраас энэ сарыг та илүү их одоо бололцоотой сар байна гэж харж альваа зүйлийг хийх хэрэгтэй шүү. За тэгээд ер нь бол сугар гариг маань таны карьерийн байдлаас гарan таны одоо найз нөхдийн гэрлөө шилжилт хийхээр таны хувьд олох найз нөхдөдөө цагийг зугаатай өнгөрүүлэх, найз нөхдөдөө мөнгө үрэх зарах, үнэтэй цайтай юм худалдаж авах зэрэг янз бүрийн зүйлсүүдийг бас энэ сард татж байна. Энэ сард бол найз нөхдөдөө сарыг бол 11 сарын 1-ээс ахуулаад гайхалтай найз нөхдөдөө цагийг өнгөрөх таатай сар бас байх болох нэ. Сарын сүүлээр илүү их одоо энэ үйл явдал маань илүү идэвхж нэ. За тэгээд карьерийн хувьд бас сарын дундуур бас таатай үйл явдлууд болох нь байна. Магадгүй одоо карьерийн чинь таны дарагчин цэрэг чинь таныг үнэлж за бонусаар шагнах, санхүүгийн чинь байдал бас ихсэх боломжийг 11 сарын дундуураас сүүл рүү одоо ороход номын ордны сар руу илүү төгөхөд бас үйл явдлуудыг илүү их өөртөө татж байна. За тэгээд бодол санааны байдал за хувийн бизнес дээрээ илүү их одоо шийдвэрт хүрч чадахгүй за ер нь яг ямар зүйл дээр хувийн бизнесээ яг эхлүүлээгээд ингээд төрөлтөлд ороод яваад ирсэн бол загасны ордныхан маань энэ сард бүтэн сар 12-нд одоо сар битүүрэхэд 11 сарын 12-нд сар битүүрэхэд та илүү их одоо ойлгож мэдэж за яг л ийм л зүйл илүү их хийх юм бол миний хувийн бизнес бол маш таатай үргэлжлэх юм байна.